Хүн бас яж болохгүй байх таа. Залуу насны гоё сайхан залуу насны залуу байсан мэт өөр байгаагүй юу? Байсан. Өнгөрч тийм байсан юм уу? Яах гээд идэв бэ баажи? Яа тийм. Хүүхдүүд маань үзэж байгаа шүү дээ. Тэрийг заавал тэдэртээ ярих юм уу? Юу ярьсан бэ? Би зүгээр сайхан. Чи тийм юм яриулах гэдэг. Бид нар чи сайхан тэгэл гоё залуу. Яг ба бидний хувьд нөгөө яриха нөгөө маш олон бид хоёр өмнөс нэг юм дээр айгаад идэв зүгээр буруу ч хийж маа. Ингээл нэг айлын охиныг хүний ихнэрийг ч юм голдоо хийж байгаа л энийг хэлээд нь штэ. Яг заримдаа ч маазраа гэж ойлгох. Заримдаа тэр чинь нөхөр нь үзэж байгаа, дүү нь үзэж байгаа, аав нь үзэж байгаа та хоёрт доромжлуулах гэж нэг голдлоо оруулаад суулгацсан юм шиг. Би л миний охиныг ч юм уу ингээл тэгвэл би дэвчихгүй тэр хичнээн ямар юмны утгатай нэвтрүүлэх сонирн биш. Алин гэхдээ доромжлол гэж олж харж байгаа. Гүй гүнэх доромжлол гэх нь ааш. Хоёр талаас нь хоёр хүн ингээл сонирн байдалд оруулаад нөхөрхөө өөрийнхөө охин байна гэдээ бодоход бүр эвгүй царайлал тэнд суулгах юмэргүй шуус тэгс санагдана. Тийм надтай адилхан эцгүүд ах нар аав нар зөндөө байгаа. Би зүгээр тэгж боддтой. Яа гомбоотой хүн зөндөө штэ та нар таарлдаггүй л байж магадгүй зүгээр. Хэцүү шүү. Гэхдээ нэвтрүүлгийн нөгөө концепт ч байгаа. Тэгээ концепт нь өөрөө доромжлол биш шүү. Зүгээр бид нар тэр үеийг гоё доромжлож гээгүй л дээ. Гоё юм яриулах. Гоё яах. Тэр нь өөрөө бидний нөгөө нэвтрүүлгийн онцлог. Тэгээ тэгжиж өөр яах миний үгээр авал авчихгүй тий аав нь ч юм уу үзэж байгаа тий охин ч юм уу тий би ингэ байж идэг миний охиныг тэнт ингээл нэг боксбор юу ч үгүй нэг юм арил инээвэл хэцүү санагдах. Тийм аав нар байгаа л баг. Босон ч яа. Тий. Хүн болгоно өөрөө тэгээд өөдөөс тэгээд солиороо сууж идэв шүү дээ. Хүн болгоно ярих юу ондоо. Гэтэ яг наад чи хүндтэй байгаа байхгүй. Тэгэхээр тэгээд ёрон таарах үедээ л гэж яахгүй тийм. Энэ нь бол яах гэсэн юм жоохон ангаах шиг юм гэж. Заримдаа тэгж харагддаг ш. Хаана тийм ангаах шиг юм дээрээ сууж байгаа. Эмэгтэйчүүд чи бүгд л өөргөө өрөвдөлтөй болцсон сууж байгаа юм чи та хоёр чи. Үгүй. Гоё тэгээд юм яриад гоё цагийг гоё. Гоё хэсэг байгаа. Тийм хэсэг бас байгаа ш. Гайгүй тэр нэг өөртөө за тоглосон юм аа. Яа тоглосон юм аа зүр үзсэн. Сарыг нь битсэн биз дээ. Сэтгэл зүйн бэлтгэлтэй болж идэг бохоо. Хин угаасаа албан гэдгээр нь мэдж байгаа шүү дээ. Тэр нь автоматар ер нь ихлээр за ер нь ямар ч гэсэн бол зүгээр байхгүй гэдэг мэдж байгаа шүү дээ. Үгүй л тийм бодоод ирэхийг явж идэг юм гэж яг за би ороод даалгах юм чаа. Бай. Одоо чи ганцхан өөр өмцөгтэй гэсэн шүү дээ. Тэгвэл тэр хүн ч бас өөр өмцөгтэй байгаа шүү дээ. Тийм бахуу тийм. Би зүгээр тийм байж болно. Зүгээр та хоёр тэгж. Чиний өнцгөл гэхдээ ер нь жоохон тийм гүн тийм амар тийм үү. Гүн биш шүү дээ. Энэ жоохон нэг юмыг итгэхий ингээд нөгөө сервис үлээж авдаг. Одоо ер нь тийм хүмүүс байна шүү дээ. Ер нь жоохон тийм үгүй юу? Одоо шууд ингээд ойлгохгүй. Одоо чинь шууд ингээд яах юм бол шууд сайн мэдэхгүй л байгаа шиг байна л да. Гайгүй шүү дээ. Гайгүй. Гэхдээ одоо яг саяныгыг бол ихэнх нь олж харчаад хэлэхгүй л байгаа ш. Тийм үү? Тий. Юу нөө? Тий. Өчиг өөрийнхөө охин өөрийнхөө ихнэрдээ тавиал үз битүү нэг гол суудсан. Зүгээр тэгэл би бол ингэх. Тэгээ нэвтрүүлэг маягаар инээж ийснэ гэнт нэг эвгүй юм ингээд хатахад байж чадсан тэр дотор эвгүй царайлаа байж байгаа. Тэр хүн өөрөө тэр хүний нөгөө юуг нь яаж нөгөө анхнаасаа бас нөгөө нэгт сурсан байна уу хэр тийм сурцал хэлээ л да буцааж инээл гэж миний хэлгээл ингээл тэгэл тэр харцсан юм артахгүй шүү дээ. Үзэж өссөн юу яг энэ зэрэг байгаа шүү дээ. Заавал авахгүй байх. Олон авар нэгэндээ өөрсдөө үз үз. Зүгээрээ. Тийм тэгж санагдана. Тийм надтай адилхан эцгүүд ах нар аав нар зөндөө байгаа. Би зүгээр тэгж боддтой. Яа гомбоотой хүн зөндөө штэ та нар таарлдаггүй л байж магадгүй.